AI92 төрлийн шатхуун хангамж нийлүүлэлт хэвэн болсон байна. За өнөөдрийн байдлаар автобензины 15 хоногийн нөөцтэй гарчээ. Харин өнгөрсөн оны 12 дугаар сарын шиг шатхууны хомсдол үүсэхгүй тулд импортлогчдод нөөцийн сав бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ гэж засгийн газраас мэдээлсэн. За энэ ажил одоогоор бүрэн ажил хэрэг болж амжаагүй байна. Ашигт малтмал газрын засгийн газраас мэдээлснээр өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатхуунтай 803 вагон байна. Үүнээс AI92 автобензин 17,000 тонн, дизель түвш 26,940 тонн, хонгоцны түвш 1,620 тонн байгаа нь монголчуудын хэрэглээг хангахад хангалттай хүрэлцгүүд хэмжээ байна. Бүх аймагт шатхууны хангамж очсон ч өвлийн хүйтэн температурт зарцах зарим нэг асуудал гарчээ. За ганц нэг аймаг дээр энэ бас нийлүүлж байгаа бүтээгдэхүүний стандарт энэ өвлийн түвш байдаг. Түвштэй холбоотой ганц нэг сум дээр асуудал гарсан байна. Өөрөөр хэлбэл хас 25-та дизель түвш нийлүүлэгдсэн байдаг. Гэтэл тухайн орон нутгийн сумдад маань хас 30-40 градус хүрсэн тохиолдолд тухайн шнээсээс бүтээгдэхүүн гардаггүй хэрглэж болтгоос шүүгдэх температур зарцах гэдэг асуудал гардаг. Тэгэхээр энэ дээр бас шуурхай арга хэмжээ аваад Арктикийн түвш буюу нэг хүүтэн зориулсан түвш нийлүүлэх асуудлыг манай яамны зүгээс зохион байгуулад аж ахуй нэгжүүд гүйцэтгэхэд ингэ явуулчихна. Монгол улс шатхуунаа 100% импортоор авдаг. Тэр дундаа Оросын албаны улсаас хэрэглэж байгаа шатхууны 90 гаруй хувийг авдаг. Тухайн импортын шатхуун дунд AI92 төрлийн Евро 2 стандартын шатхууны жолооч нар голчлон хэрэглэж байна. Энэ төрлийн шатхууны Оросын албаны улсын Ангарскийн үйлдвэрээс авдаг. Тухайн үйлдвэр нь 2025 оноос Евро 5 стандартын буюу байгаль техникт илүү ээлтэй угаарын хор багтаа шатхуунд шилжинэ гэжээ. Гэвч одоогоор бүрэн шилжээгүй тул тухайн Евро 2 стандартын шатхууныг авч байна. Хэрвээ цаашид тухайн гол нийлүүлэгч үйлдвэр Евро 5 стандартын шатхуун Монгол улс руу нийлүүлж эхэлвэл манай улс тухайн шатхуунд бүрэн шилжихээс өөр аргагүй маа. Үүний хувьд одоогийн энгийн AI92 төрлийн шатхуунаас литр тутамдаа 400-аас 500 төгрөгийн илүү үнэтэй маа. Харин 2025 оны 10-аас 12 дугаар сард үе AI92 төрлийн шатхууны хомсдол үүссэн шиг асуудал дахин гарахгүй тулд нэг бол үнийг чөлөөлөх эсвэл импортлогчдод шатхууны нөөцийн сав байгуулж өгөх шаардлага үүссэн юм. Стратегийн ач холбогдол өгөхөөр бүтээгдэхүүний хангалт нийлүүлэлттэй холбоотой нэг удаагийн хуулийг өнгөрсөн оны 12 сар 12-нд Монгол улсын парламент хэлсэн баталсан байгаа. Энэтэй холбогдуулаад бид нар аж ахуй нэгжүүдтэй бол мэдээлэл хүргэсэн. Аж ахуй нэгжүүд маань одоо техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулад хаана ямар хэмжээний сав барихаа судалгааныхаа ажлуудыг одоо хийгдэж байна. Тэгээ эднэрийг хүрээд ирэхэд бид нэр одоо Монгол банк, Марилжааны банкудад энэ компаниар ийм хэмжээний сав барихт нь ийм одоо хэмжээний одоо санхүүгийн дэмжлэг үзүүлээ гэдэг ийм бодлогоо юмнуудыг хөргүүлнэ. Хүүгийн зөрүүгийн татаас олох уу, ямар хуу байдлаар одоо хэрэгжүүлэх өгдөг тухайн хэдэн шийдээ явна. Товчоор бол бэлтгэл ажил үргэлжилж байна. Шатхууны эрэлт бага энэ цаг үед импортлогчтой уулзалтан нөөцийн савыг нэмэгдүүлэхэд анхаарч багтаа 1 сарын нөөцтэй байх нь чухал байна.